Сайн байцгаана уу? Та бүхэн цагур орчны шинжилгээний газраас цагаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг танилцуулж байна. Маргааш өдөр буюу 4-р сарын 12-ны өдөр Аранхай Булган аймгийн ихэнх нутаг, Завхай аймгийн нутгийн зүүн хэсэг, Өвсгөл аймгийн нутгийн өмнөд хэсгээр, Өвөрхангай аймгийн нутгийн баруун хойд хэсгээр цасаар цасан шуурга шуурхыг анхааруулж байна. Харин өнөө шөнө буюу 4-р сарын 11-ээс 12-ны жижиг шөнө баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, Төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, маргааш өдөр буюу 12-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, Төвийн аймгуудын ихэнх нутгаар хурд тунц найтан цас орох төлөвтэй байна. Харин цаашдаа 4-р сарын 13-ны өдөр нутгийн зүүн хагастай 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хурд тунц найтан цас орох төлөвтэй байна. Салхи 12-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, Говийн аймгуудын ихэнх нутгаар секундэд 15-аас 17 м хүрч цасан болон шорон шуурга шуурна. Харин Төвийн аймгуудын зарим газар зүүн аймгуудын ихэнх нутгаар секундэд 12-аас 14 м хүрч ширүүсч цасан болон зөөлөн шорон шуурга шуурах төлөвтэй байна. Цаашдаа буюу 13-14-нд салхи говь тал хээрийн нутгаар секундэд 16-аас 18 м хүрч цасан болон шорон шуурга шуурна. 13-нд ихэнх нутгаар 14-нд нутгийн зүүн хагаст хүүтэрч дархтын хотгор завхан голын их хүрэн бэлчээр эдэр цэс голын хөндөгөр шөндөө 10-аас 15 градус хүйтэн өдөртөө 1-ээс 6 градус тулаан Овс нуурын хотгор хангаа өвсгөл хинтээ усархаг нутгаар шөндөө 5-аас 10 градус хүйтэн өдөртөө 4-ээс 9 градус тулаан Гоёмс нутгийн өмнөд хэсгээр шөндөө 8-аас 5 градус өдөртөө 11-ээс 16 градус тулаан бусад нутгаар шөндөө 1-ээс 6 градус хүйтэн өдөртөө 7-аас 12 градус тулаан байх төлөвтэй байна. 14-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар цагаагаар өдөртөө дусаарах төлөвтэй байна. Малчид тэрвэрчид ард иргэдэд анхааруулж хэлэхэд маргааш өдөр буюу 12-ны өдөр нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шорон шуурга шуурах бөгөөд нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний хурд тунц найтан цас орж зам даваагүйгээ хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах болон алтаргааг усгаа үүсэж болзошгүй байгааг онцгойлон анхааруулж байна. Цагур орчин шинжилгээний газраас мэдээлж байна.